За бүгдээрэнд энэ өдрийн минь төргийа. За би ингээд нөгөө ковид тусаад ингээ гэртээ карантинд байгаа. Тэгээ бас зүгээр яаж гэвтээд ах вэ? Одоо бас айхтар хүнд үеийн бас жоохон өнгөрцөн болохоор бас нэг бичлэгээ ч гэсэн янзлаад оруулчихъя гэж бодоод тэгээд ингээд эможи зүүгээд ингээ бичлэг хийж байгаа. Яагаад гэвэл нүүр амаа ингээ гой будаж янзалж ерөөсө болохгүй ингээд юу яагаад нулимс маань ингээ айгүйх гойж нус нулимс амир их гойж тийм байна. Яг ханаад хүрсэн юм шиг. Эхний шинж тэмдгүүд нь бол зарим хүнд амар их халуурж ийн гэж тэгжсэн. Тэгээд зарим хүнд нь болохоор бас ингээд яг ингээ ханаад хүрсэн юм шиг хамар битүүрэл оройдоо бол тэгэл хоёр нүдний нулимс амар их гойждаг юм байна. Надад бол тийм шинж тэмдэг илэрлээ халуураагүй. Тэгээд толгой их өвддөг юм байна. Жохон үе мөч жохон өвдөх гэдэг юм байна. Тэгээд ямар ч байсан яг ингээл за энэ нэг ханаад юм болоо гэ хэд хоног ингээд зүгээр л өөр гэрте байгаадасан чинь ерөөсөө идэхгүй зүгээр л тэгсийгээ байгаад тахаар нь гэрте тест хийгээд үзэхээр ерөөсөө илэрхгүй байгаадсан байхгүй. Тэнгүүд нь энэ хотынхоо төвийн тестний газар очиод тестлсэн чинь харин позитив гарчтэй. Тэгээд гэртээ ирчээд нөгөө интернетээр бишээ юугаар мэйлээр хариугаа авчаад гэртээр өгсөн чинь позитив гэд. Тэгсэн чинь буцааж утастаа та одоо буцаад хүрээд дахиад танаас бүр юу лабораторийн шинжилгээ авъя гэд. Тэгээд лабораторийн шинжилгээ очиж өгөөд 24 цагийн дараа тэр шинжилгээнийх нь хариу гардыг байна. Тэгээд та одоо ингээд 10 хоногийн карантинд орлоо шүү гэд баахан бас нэг бүглөх материал эрүүл мэндийн яамнаас нь ирээд тэр материалын бүглөөд явуулангууд тэгээд 14 биш 10 хоног гэрээсээ гарч болохгүй гэд тийм карантин тавиад гэрийн гишүүдээс эхний 5 өдөр нь хүүхд сургууль цэцэрлэгт явдаг хүүхдүүд байх юм бол бас карантинлчих юм байна. Намайг бол би одоо өөрөө өвдсөн хүн болохоор 10 хоног яг карантинд гэрээсээ гарахгүй ингээд байна гэх. Тэгээ би гэртээ бол одоо ингээд байнгын энэ өрөө хоорондоо бол маска зүгээстэй ингээд явж байгаа. Яг одоо би ингээд юм ярьж байгаа болохоор ингээд маска авцсан энэ өрөөндөө ганцаараа сууж байна. Тэгээ одоо бол гайгүй ингээд ерөнхийдөө after тийм юм бол би ерөөсөө уугаагүй. Энэ уушгинд сайн гээд энэ тэгэхээр би юм ганга өвстэй буцсан уус ууж ин цай ууж ин халуун юм зүгийн балтай юутай нимбэгтэй ус ууж ин тэгээд хоолны тусмэр айгүй жоохон багассан. Тэгэхээр хүчээр жоохон шүлтэй хоолнуудаа хийгээл манай нөхөр чинь битүүшүүл сарнистай битүүшүүл хийж өгч байна. Гурилтай шүл хийж өгч ин шүлтэй хоолоор бөмбөгдөөл тэгэл байж ин. Тэгээ унтаал хөвтөл ерөөсө хийж байгаа юм байхгүй. Нэг өрөөндөө өөрийгөө тусгаарлалцаал байж байгаа. За тэгээд энэ яриа яг хуу ингээд өндөрлчээ. За тэгээ би нөгөө 11 сард дуучин 100-ны манлаа эстрадын дуучин Саран Туяа манай Германд ирж тоглолтоо хийсэн. Тэгээ бид нар чинь нөгөө 2 жил шахуу ерөөсө тоглолт моголт байхгүй. Тэгээ бүгдээрээ ерөөсө хоорондоо уулзалтгүй карантины шахуу байдалтай ингээл тэ цар тахлаас болоод ийм байсан. Тэгээд энэ яг гоё намжчихсан гоё Саран Туяа маань ирж тоглолт хийгээд тэгээд тэр тоглолтыг найзуудаараа ярьж штеп. Оо энэ лон нөхөр ороод ирч одоо маска жоохон зүгээс суулчихаас. Чи юу лээ? Хан болон нөөс чиг натны. Ихүүсүр нь угаасаа манай нөхөрлөлтөө энэ тэгээд одоо нөө өвдөд идэгцэн болохоор гайгүй тэгвэл маска авлаа шүү. За тэгээд 100-ны манлаа эстрадын дуучин Саран Туяа маань ирж тоглолтоо хийсэн. За энэ дуучингаа би одоо дахин шүтэж юу яадаг болсон цаг маань болохоор оюутан цагаас манай найз маань энэ луун идэх чи ямар төвхтэй юм бэ? Туулаа та эможи өмссөн чинь нөгөө туулаа амаа ангахаар луун идэх. За 11 сарын 14-ний өдөр. Яаж ч байгаа гэлээ? Саран Туяа үзье. Саран Туяа үзье. Тэгсэн чинь бас очиж ирэх гээд галс буузнуудаа чимбичээд чиний ажлыг би хөнгөвчлж байгаа шүү дээ. Чи аргагүй шүү дээ. Чи одоо надад айлын нэг хүүхд авчирж өгнө. Би 3 хүүхэд харна өөрийнхөө хоёртойгоо. Тэгээ Монголоос 2 жочир ирнэ. Би яаж оол хийх чи явахаас өмнө хийж өгчөөд явцсан дээр газ идэ бууз. Харин тэгэл би
чанд ингээл гоё туслаад бууж мууж чинь чимхээр. Тэгээ одоо нөгөө айгүй олон жилийн дараа гоё юм саран туяагийнхаа дууг сонсож нэг оройг гоё өнгөрөх гээд явах гэж байна. Тэнд айгүй олон монголчууд ирэх баг. Тэгээ тогтлол байж байна. Завтай эсэм төргээд өгчмөр л. Тэгээ анцаа чирнэ 3 хүүхэдтэй. Орчинтой болохоор одоо тэгэл 2 багтахгүй минь. Богоон цуугаал явна шүү дээ. Тэгээ нөгөө салаадны юунууд биш буузны хачир мачирнууд байна. Тэгээ зүгээр надаа хаач. Дэвмсэж явах гутлын ингэнэ. Үш хоёр гутлаа явж. Богоон дотор намхан гутлаа өмсөн бэ. Бас санаатай. Тэгээд ачигуудаа өндөр гутлаа өмсөн шүү дээ. Ирж хаад бод чимгчээвч бол болж байна олж. Цай чамсан байгаа. Цайхан Монгол цай. Монгол бүсгүй Монгол цай чадахгүй гэдэг өөр ямар цай чадах юм? Илдээ чиний. Хойч цай чанаш. Кофе хаана гоё нэр? Кофе хаана гоё? Дүүгийнхаа үсийг янзлаад ямар гоё урт болцсон гинэ энэ хоёр. Энэ болохоор үсээ ингээд сүлжээтэй чигээр нунтаад хичээлээ ингээд буржгар болгож явах юм гинэ задгаа цаваад. Ээж нь өнөөдөр парти идэх гээд манай гур өстө гэрээ хараад зочдтойгоо тэгээд саран туяа руу явж байгаа хоёр өстө. Одоо 3 минутын дараа гахасан. 3 минут шүү дээ. Аюу гоё гад. Би ч гэсэн бас. За тэгээд оюутан цагаасаа бас энэ саран туяа дуучин сонсдог. Угаасаа баг хүүхэд байхасаа бид нар сонсч байсан. Тэгээд үнэхээр ийм 100-ны манлай эстрадын дуучин байхаас аргагүй үнэхээр гоё хоолойны цар хүрээ сайтай, чадaltaй хоолойтой мундаг дуучин. Тэгээ энэ дуучин маань ирж тоглосон. За энэ дуучингийн бас нэг дурсамжаа ингээд ярих гэж бодлоо л да. Тэгээд манай найз маань одоо оюутан байхын найз Батүлэг гэдэг нэг залуу байсан. Тэгээд тэр залуу маань болохоор Хаан банкнд маркетингийн менежер хийдэг. Тэгээд тэр үед болохоор Петр Моро гэдэг Хаан банкны захир гүйцэтгэгч захирал байсан хүн болохоор саран туяатай гэрээ байгуулад одоо Хаан банкны реклам зар сурчлагыг саран туяа хариуцдаг тий. Тэгээд саран туяагийн тоглолтуудыг Хаан банк ивент итгэдэг тийм үе байсан. Одоо 2001-2 оны хавцаа юм уу да. Тэгээд манай тэр найз маань болохоор яг маркетингийн менежер байсан. Саран туяа хөдөө орон нутагт тоглолт хийхэд нь байнга хамт явдаг. Хотод тоглолт хийхэд нь тэр бүгднийг ингээд нөгөө зохион байгуулах талаар багт нь ингээд ажилтдаг тийм байсан. Өөрөө нөгөө Хаан банкаа төлөөлөд тэгээд бид нар тэгдэгсэн байхгүй ёо та нар нэр эмэгтэй хүмүүс ажиж нэр саран туяагийн тэр арьс марс та бие авч явж байгаа байдал нүүр амаа буудах нэр үнэхээр гоё. Тэгээд тэр хоолой моолоо тэр бэлтгэл хийж байгаа ёстой бүх юм нэрээс та нэр супер гэлтэгдэгсэн байхгүй. Тэгээд ингээд нөгөө мэдээж ингээд нэг хүмүүс чинь сайн байна уу гэдэг ч гэсэн ингээд гар мар барьдаа шүү дээ. Яг тэрүүгээрээ ингээд нөгөө саран туяа мураяатай ингээд гар барихаар хэвээр. Яг нэг няраа хүүхдээ юм шиг юм гоё булбраа арьстай
Үний эмэгтэй хүн бол тэгж л гоё арьсан авч явах хэрэгтэй мэрэгтэй гэл манай тэр найз тэгдэг байсан. Тэгээ бид нар чинь хөөх тийм юм гэл тэгэл тоглолтын бас тэр найзхаа буйнаар урилга мурилгаар зөндөө хүүдчихсэн. Бид нар их дотн найзууд байсан болохоор нилээдэн тоглолтын саран туяагийн тоглолтуудыг урилгаар их гоё үздэг гэсэн. Тэгээд нэг удаа бас нөгөө хаан банк нь одоо худлаар чинь Хамбро гэдэг нөгөө нэг юу байдаг штэ. Паб тэрэнд бид нар бас найзуудаараа явж ягаад саран туяа дуучин маань бас яг бид нар тэр үед чинь нэг 5 дахь мав дахь өдөр бас нэг ингээл найзуудаараа хаяа уулзалттай шүү дээ. Тэгээд тэр үед яг ингээд саран туяатай 0-ийн өрөөнд би таалтдаг байхгүй. Тэгээл ингээ харсан чинь нэрэл ингээл толинд бид нар чинь ингээл бас гар мараа угаахта зүгээр ч угаачгүй ингээл толь молинд нь ингээл саран туяаг ойлгож харж мараал гэсэн. Тэгсэн чинь ингээл нэх гоё ингээд яг тэр 0-ийн ингээд өрөөнийх нь юу нь гэрэлтүүлэг нь айгүй юм бүтгэн юм хэрнээ ингээд тэр толинд ойж байгаа дүрс яг л ингээд нэг гоё гэрэл цацруулж байгаа юм шиг айгүй гоё харагдчихсан надад. Тэгээ тэр үед чи одоо нэг залууханч байж, дарууханч байж ядаж тэг гараад тантай нэг зураг авахулчигээд авахулч чадахгүй ичээл тэг гарын үсгийн авчиж чадахгүй тэгэл өнгөрчээсэн. За тэгээ сая энэ Германд ирээд тоглоход нь ч гэсэн би бас тэгчихсэн байхгүй. Нэг найзынхаа нөхөрт нь хөөе хоёлаа ингээд дуун дээр нь бүжгэлж байгаа юм болоод тайзар нь ойртож жагаад хамтдаа гоё зураг авахулчих саран туяатай гэлтгсэн байхгүй чи. Өө яах ингээл манай тэр найзын нөхөр нь тэгсэн. Тэгэхээр би ч бүр яаж иж байгаа л нэг сэргэлэнтэй зураг авахулчмаар санагдалсан байхгүй. Тэгсэн чи яалтчгүй л угаасаа 20 цэрийн үе болохоор угаасаа өөрөө бишээ нөгөө зохион байгуулжсэн хүмүүс нь тэгж байгаа байхгүй. За ингээд та нар маань бүгдээрээ л ингээд те зураг мурга авахулахыг хүсэж байгаа хаа. Тийм боломж байхгүй шүү гэд тэгээ хэлсэн тэгж байгаа. Тийм болохоор тэгээ бид нар яаж бодсон зураг авахлах боломж байсангүй. А тэгтээ яг дуулаад одоо тоглолт дуусны дараагаар би тайзанд нэлээд төгсөж байгаад ингээд өөртөө саран туяаг дуучингаа оруулаад ганцны зураг авсан. Тэр бол миний ингээд хувийн архивт, хувийн дурсгалд ингээд үлдчихэж байгаа. Тэгээ үнэхээр гоё нэр үнэхээр Берландны хоолойтой дуучин гэж тэр хаан банкны захирал хэлдэг бол үнэхээр аргагүй. Та нар ингээд ямар ч хөгжим байхгүй ингээд амдаараа дуулж байгаа нэрэ үнэхээр л тасархай. За би сая бас ингээд бичлэгүүдийн янзлаад ингээд нөө буцаад энэ сайхан дуучныхаа дууг сонсоод ингээд байжсэн чинь өөрөө өвчтэй байгаа болохоор ч тэр юм уу юу яагаад ингээд хоолой зангираад нулимс гоож гойд ингээд бас сэтгэл аягүй хөдөлж जैन. За тэгээд тоглолтын хэсгээс бас энэ бичлэгэндээ оруулаад тэгээ энэ өнөөдрийнхөө блогийг ингээд өндөрлөө.